Сон аппликейшнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцагчдынхаа мэдлэг оюун авахаалт самбааг сорж урамшуулдаг Сон Play 2025 уралдаан 12 сарын 15-наас 25-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн Сон Play уралдааны онцлог нь өдөр бүр хамгийн өндөр оноотой 20 тоглогчийг шалгаруулж, тус бүр 100 мянган төгрөгийн зээлийн эрх нэмэх юм аа. Дөрөв нь Сон аппликейшны бүх хэрэглэгч оролцох боломжтой. Тоглоом бүр нь 10 асуулттай байх ба хэр хурдан хугацаанд хариулснаар таны оноо бодогдох болно. Та 100 Сон point оноо ашиглан дахин тоглох боломжтой. Тоглоом тус бүр нь аппликейшнд 24 цагийн турш байрших тулд хугацаа дуусны дараа нөхөж тоглох боломжийг анхаарна уу. Танд амжилт хүсье. Сон аппликейшн. За юуцхан манайхан таад хүндийн хүчний уулз сурлынхаа 2 дугаар бүлгийн эхний хэсгийг ярьж өгд бэлэн боллоо. Ийм болохоор таад маань лайк болон subscribe дараад бичлэгээ эхлүүлээрэй. За ингээд 2 дугаар бүлэг аль бисаар эхлэхэд Stand Deeper Giden 2-оос 30 жилийн турш хайж байсан 2 ба 3 дахь тэмдэглэлээ олж авсан тул овоохон доор байдаг үл мэдэгдэх асар том машиныг асааж ажиллуулахад бэлэн болгож эхлэв. Тэгтэл яг тэр үед нь Stan-ийн төхөөрөмжийн чичиргээг Америк нэгдсэн улсын засгийн газар олоод сонсчдөг ба үүний мөрөөр нууц ажилтнууд Gravity Falls хотыг зорихоор боллоо доо. Энэ үйлрэлч үнэн гал эхэлж байна шүү. Тиймхүү үүний араас үзэг зөлөгтөхөд Stan юу ч болоогүй юм шиг Deeper Mabel 2-тай хамт нийлчээд Geodныг хөөж явуулан овоохоогоо шинээр нээсний баярыг тэмдэглээ зогсож ивэл яах вэ? Айхтар гэж. Тэгсээр удалгүй Deeper ч Stan-ээс эргэн тэмдэглэлээ авч болох уу хэмээн асуухад Stan ч Deeper тэр дор нь гаргаад өглөө. Учир нь Stan Deeper сэжиг авахгүйн тулд Deeper-ийн тэмдэглэлийг тэр жигт нь Canon-дод авсан юм байна шүү дээ. Ингээд Stan-ээс эргэн тэмдэглэлээ авсны дараа Deeper ч өрөөндөө оронгуудаа Mabel тэмдэглэлийн зохиолч хэн байж болох тухай судалгаа явуулж байгаа талаар хэлдэг ба өөрсдийнх нь хамар доор ямар нэгэн нууц зүйл болоод байна хэмээн Stan-ыг гадарсан янзтай хэллээ. Тэгж байтал тэр үед гинт манай эдийн овоогоо дээр ангийн ихэнд гарч байсан засгийн газрын нууц ажилтнууд хүрээд ирдэг ба шууд Stan-ээс эргэн тойронд нь хачиргалтай зүйлс болж байгаа талаар асууж гарлаа. Тэгэхдээ Stan ч уг нь энэ хоёрт аятайхан авилга энтер өгөөд аргалаад явуулах гэтэл Deeper гарч ирснэ. Өөрт нь зөндөө олон хэлэх зүйл байгаа гэж хэлээд Stan-ыг бүр барьж өгөнгөө алддаг ба Stan ч шууд нөгөө хоёрыг чинь бараг дэлгүүрээсээ хөөж явуулав. Дээр нь нэг ажилтныхын утасны дугаартай нэрийн утсагч Deeper-ээс булаагаад авч байгаа маа. Ингээд үүний араас үзэг зөлөгтөхөд үд шорой болоход Stan овоогоогоо буцаанасны баяр гээд хурган үйлчлэг зохион байгуулаад зогсож байлаа. Тэгтэл яг тэр үеэр нь Mabel ч одоо Deeper Stan хоёртой гэр бүлэрээ караоке дуулах гэхэд цаад хоёр нь юу гэж дуулж байгаа вдэ. Ийхүү нэг хөдөлгөөн үйлчлэг эхлээд байж байх зуур Deeper ч Stan-ийн өрөөнд ороод нөгөө засгийн газрын ажилтнуудын утас дугаарыг олж авдаг ба яг яриад дуулцахаар болоод ижил Stan ч орж ирээд Deeper-ийг барьж аваад Gravity Falls хотод Deeper-ийг бодоод байгаа шиг нууцлаг зүйл болоогүй хэмээн хэлхийг оролцсон ч Deeper тэрийг нь тоод сонссонгүй. Тиймхүү ангийн үйл явдал дундаа ороход Mabel ч нөгөө үйлчлэг дээрээ халаад байж байдаг бол Deeper ч эцэст нь нөгөө засгийн газрын ажилтнуудтай уулзаад тэмдэглэлээ үзүүлэл цаад хоёр нь Deeper-ийг худлаа тоглоод байна гэж бодонгуудаа буцаад явлаа энэ төр гэтгэлээ шүү. Тэгсэн тэр үед нь Deeper ч амхандаа өөрийгөө баталж харуулах гэх тэмдэглэлээс баахан үл өгсөд буюу зомбинуудыг дуудан гаргаж иртэл Deeper ч нөгөө хоёр ажилтнаа шууд зомбид бариулаа ичлаа хөрхий. Үүний дараа овоохоо дээр газар хөдлөлт мэдрэгдэж эхлэхэд үжлийн хамаг зочид зүхтаагаад явдаг ба араас нь шууд баахан зомбинууд гарч ирэн овоохог бүсгэж авахд Zeus, Deeper, Mabel гуравч хашигдаж байгаамаа. Чаавас гэж. Ядаж яхад Zeus ч одоо би зомбийн талаар бүхнийг мэднэ энтер гэсэн боловч хамгийн дөрөнд хазуулан зомби болон хувирангуудаа эргээд Deeper Mabel хоёрын тархийг идэх ухааны мэрж мэрэд яа игээд байгаа юм те. За үүний дараа Deeper Mabel хоёр ч баахан зомбинууд ташигдаад яг идүүлэх гээд үжил азуулж Stan гарч ирдэг ба энэ бүх хугацааны турш Gravity Falls хотод болоод хачин жигтэй зүйлсийг мэддэг байсан ч мэдэхгүй царай гаргадаг байсан талаараа эцэст нэг юм хэллээ. Түүний араас Deeper Mabel Stan гуравч уг нь хэрэндээ зомбинуудтай үзэлцсэн боловч яалтчгүй хүний тоо цөөцсөн учраас дийлдэггүй ба эцэст нь яахаа мэдгээ болчиход үжил Deeper тэмдэглэл дээр өөр нэгэн нууц зүйлс үл үзэгддэг бэхээр бичигдсэн байгааг санаандгүй байдлаар Neon Girl олж мэдээд байгаамаа. Тэгтэл ашгүй зомбинуудын хэсэг дээр бүх зомбинуудыг 3 өөр хоолын хөнгөөр устгаж болох тухай бичсэн байдаг ба түүнийг харсан Mabel ч нөгөө хүсэдсэн гэр бүлийн караокего хийхэр боллоо. Ингээд ангийн төгсгөл болоход манай гуравч нөгөө зомбинуудаа устгахаар хамтдаа караоке дуулж эхэлдэг ба Deeper Stan хоёр ихэндээ олигтой дуулж өгөхгүй байсан ч сүүлдээ Deeper Mabel Stan гуравч цугтаа дуулж эхлэхэд нөгөө зомбинуудын толгой нэг нэгээрээ дэлбэрсээр манай гуравч аврагдаж байгаа юм. За энэ хүмүүний дараа Stan Deeper хоёрч бие биенээсээ юу ч нуухгүй гэж амласан ч одоо юу гэж тийм болох вэ? Тэр зур ядаж байгаад Zeus зомби хэвээр үлдсэн байдаг ба Deeper ч Zeus-ийг эргэн хүн болж хувирахын тулд баахан бэлдмэл энтер бэлт хэрэгтэй болж таарваа. Янзын хүмүүс нэрээ. Энэ хүмүүний араас зурлын маань 20 дугаарыг эхлэхэд Deeper ч Wendy Crash-тайгаа хамт гэрт нь бүр аим шиг кино энтер үтсэн сууж байх шиг. Тэр зураа Deeper ч Wendy-гээс Robbie-той ямар шүү гадлаар асуугаад Wendy эдийгээр Robbie-гоос салсан ч Robbie Wendy-гээс юусоо салдаггүй ба байнгын мессеж энтер бичээд бууж өгдөг нь хасан. Бусдаар бол Wendy маань ерөөхдөө Robbie-гоос хоошоо сингл байгаа бөгөөд тэрийг нь Deeper сонсонгуудаа дотроо нууцхан бөөм баяр болж Wendy-г ээлжид нэгэн үл мэддэх нууцыг олж мэдэх хадал явдалтаа урилаа шүү. Юу болдг юм бол доо Deeper минь. Ийхүү үзэг солигдоход Stan ч өмнөх ангийн зомбины дайралтаас хойш овоохон эргэн тойронд үүссэн баахан эвдрэл гэмтлэг засуулаад байж байдаг ба тэр зур Deeper ч одоо тэмдэглэлийн зохиолчийг байж магадгүйгээд нэг нууц баярыг осон талаараа Mabel Zeus хоёрт хэлээд өжлээ. Тэгтэл яг тэр үед нь Wendy гараад ирэхэд Deeper гацч мацаа сандард амтан боллоо хөөрхийн. Анхны хараагч.
Ингээд үүний дараа Диппер ой модон дунд нэг нь нууц хаалга олдог ба бүр болоогүй нөгөө нууц хаалгаа Вендигийн тусламжтайгаар онгойлгож байгаамаа. Ийхүү манайд ч нөгөө нууц байрлуугаа явган ороход тэнд нь дор хаяж баг 30 жил хүн амьдраагүй байдаг боловч өмнө нь байсан хүн дэлхийн төгсгөлийн энтерт бэлдээд баахан хоол хүнс суглуулсан ч байх шиг. За тэгсэр манайд явсаар дахин өөр өрөөнд ортол өрөөний ханнууд нь гинт хөдөлж эхлээд манай дөрвийг алангаа алдаг ба манай дөрвч бөө юм болж эцэст нь тэндээс ашгүй нэг амьд мэд гарлаа. Йоо бурхан минь гэж. Үүний дараагаар Диппер тэрийг дахин шинэ өрөө олоод байж байтал Мэйбл Дипперийн хантаацсан дотроос Вендид битсэн хайрын захиаг олонгуудаа Дипперийг заавал Венди дээр очиж сэтгэлээ илчил гэж мэгээд амар заяаг нь үзүүлсэнгүй шүү. Тэгтэн Диппер мэдээж Мэйблд хэлж байгаа юм л да. Би тэг чадахгүй юм хэлсэн боловч Мэйбл дараа нь Дипперийг хүсээгүй байтал нь Вендитэй нэг өрөөнд түгж хаянгуудаа заавал сэтгэлээ илчиж байж гараарай гэж хэлээд бүр цусгүй алдаг наасан. Ийхүү тэр үед нь Диппер уг нь Венди зүгээр сэтгэлээ илчлээд гарч болох байсан ч гэсэн тэгхгүйг зөрүүдлэнгээ түгжигдсэн агуугаасаа гарах өөр гарч цайж юм бахта агуу доторх нэг аимшигтай мангас төгдөд балдарлаа. Тэгсээр Диппер Венди хоёр яг агуу мохорд очиод байж байтал ханаас ч юм бэ нэг хүн гарч ирснээр манай хоёрыг авардаг ба тэр үнийг харсан Диппер ч нөгөө тэмдэглэлийнх нь зохиолч байна гэж бодоод бөөн баяр боллоо шүү. Яг муу юм болоо да Диппер минь. Үүний араас Дипперийн зохиолч гэж утсан өнөө нөхөр чинь энд дөрөө хувиргадаг аимшигтай мангас байгаа. Хэдүүлээнд удаан байж болохгүй гэснэ. Диппер Венди хоёрыг аваад хаашиж юм бэ дагуулад яваадаг. За энэ зур Мэйбл ч муу дүүгээ хүнд борлуулах гэсэн биш бүр сүулд нь аимшигтай мангастай хамт цуг нэг өрөөнд түгжид хайснаа мэдэнгүүтээ зүүстэй хамт араас нь гяс яваад орсон боловч Диппер Венди хоёр байсангүй. Тэр хооронд Диппер Венди хоёр нөгөө зохиолч гэдэг нөхрийн амьдрдаг хэсэгт хүрээд ирдэг ба манай хоёрыг дагуулж ирэнгүүтээ нөгөө зохиолч маань Дипперээс тэмдэглэлийг нь авав. Тэгтэл яг тэр үед нь Вендич газар унсан байсан лаацалсан шошны савыг аваад артал нөгөө зохиолч нь дүрээрээ байж байдаг ба эндээс манай хоёр дөнгөж сая уулзсан энэ нөхрийг зохиолч биш дүрээ хувиргадаг мангас болохыг нь ойлгож байгаа юм. Айхтар гэж. Ингээд үүний дараа Диппер Венди хоёр өнөө мангасаас чинь арай гэж тэмдэглэлээ буцааж аваад зугатааж байхдаа Зүс Мэйбл хоёртой таарлаа. Түүний араас манай дөрөвч яг гарах гэж байтал Венди дүрээ хувиргагч мангасыг устгах хэрэгтэй хэмээн үлдэхээр болдог бөгөөд үүний дагуу нөгөө мангасаа өргөдөх гээд яваад очив. Ингээд ихэнх үедээ манайд ч нөгөө дөрөв хувиргадаг мангасаа тун амжилттай өргөтөж авсан сүүлдээ дахин алуулангаа алдаж эцэст нь бүр өөртөө үерэнт давтуулаад жаахан барцтай байвж өглөө. Тэгсэр Диппер иргэнс ирэхэд Венди ч одоо ямар ч хөдөлгөөнгүй хөвтөж байдаг ба түүнийг харангуйтаа Диппер маань Вендиг нас урчлаа хэмээн айж уйлаад хамаг сэтгэлээ нээтэл Венди яг ардан зогсож үйл яах вэ? Базарвна гэж. Тэгтэл Дипперийн үхсэн гэж бодсон Венди дөрөв хувилгадаг мангас байж таардаг ба үүний араас хоёр Венди хоорондоо тулдаж эхлэхэд Диппер жинхэнэ Вендиг олж мэдэнгүүтээ дөрөв хувилгадаг мангасыг гидс рүү шууд сүхтэд хайлаа шүү. Түүний дараа Диппер Венди хоёр өнөө мангасыг хөлдөөдөг капс руу хийж түгжиж хайдаг ба нөгөө мангас нь хөлтгөөс өмнө Дипперт ингэж хэлж байгаа маа. Чи өөрийгөө үнэхээр ухаантай гэж бодож байна уу Диппер? Гэхдээ чи юуны араас явж байгаагаа мэдэхгүй байна. Хэрв чи үүний араас явсаар л байх юм бол зөвхөн зовлон зүдгүүрэл чамааг угтаж авна. Эмэн хэлэхдээ Дипперийн дүр төврээд орж мөрлөд яаш ч гэдэг юм бүүмэд. Ингээд ангийн төгсгөлд манай дөрөв ашгүй амьд гарч ирдэг ба Зүс Мэйбл хоёрыг яваад өгсөн хойно Диппер Вендигээс сая доор болсон бүхний талаар мартаж болох уу хэмээн гуйхад Венди Дипперийг өөрт нь сайн гэдэг аль дээрээс хойш мэддэг байсан талаараа хэлж байгаа юм. Тэгсээр Диппер Венди хоёр эцэстээ сайн найзууд хэвээр үлдэхэр болдог ба Диппер Вен баахан алаан дундуур гарсан ч тэмдэглэлийн зохиолчийн талаар ямар ч мэдээлэлгүй бас Венди ч гоцорлоо. Гэсэн ч одоо Зүс аз олж зохиолчийн байж магадгүй нэгэн мангар дээр үеийн ноутбук аваад гаад ирсэн байдаг ба тэрүүгээр нь Диппер зохиолчийг олж мэдгэндээ. Ингээд үүний араас 3 дугаарыг эхлэхэд Мэйбл Gravity Falls хотын сонин дээр загварын нийтлэлцсэн талаараа бөөн баяр болсоор орж ирэн сонин дэлгэтэл өнөө сонины газраас нь Мэйблийн бичсэн нийтлэлийг биш эхний бүлэг дээр нь гарч ирсэн Pacifica гээд нөгөө зөвөн охины нийтлэлийг оруулсан байл яг. За үүний дараа Мэйбл баг зэрэг сэтгэлээр унахад Диппер ихчийнхээ санаа сэтгэлийг засахаар Стен Зүс хоёрыг дагуулад мини гольф явуулахаар болж байгаа маа. Ингээд үүний араас үзэгсэлэгтүүд Мэйбл ч мини гольфийн газартаа очиод баг нэг цогцолтоор хамаг бөмбөгүүдийг оруулж муурлаад бүр алаад байдаг боловч хамгийн сүүлийн нүхэн дээр очин оруулахдаа алдчихлаа хөрхий. Гэхдээ тэгтэл яг тэр үед нөгөө Pacifica гээд охин хурж ирснэ. Мэйблийн оруулж чадаагүй нөхрөө нэг цохот оруулждаг ба араас нь манай Мэйблийг муухад оромжилж гарлаа шүү. Тэгтэн Мэйбл ч мөчөөгөө өгөлгүй шууд тэр оройно Pacificaтай халз мини гольфор өрсөлдөхөөр дууддаг ба түүнийг нь Pacifica ч зөвшөөрөв. Ингээд үүний араас үзэгсэлэгтүүд Мэйбл ч Pacificaтай халз үлдсгийнхээ өмнө мини гольфын талбай руу ороод нууцаар бэлтгэж хийж гарлаа шүү. Тэгсэн тэр үеэрээ Мэйбл ахаад 18 дугаар нөхрөө нэг цохот оруулах гэсэн ч ерөөсөж чаддгүй ба Мэйблийг тэгж байх зур Диппер ч 18 дугаар нөхний дотор талаас чимээ сонсоод онгоолгоод үзтэл дотор нь баахан гольфын толгойтой хүмүүс зогсож байл явах баазар гэж. За тэгтэл явж энэ нөхдүүд чинь Мэйблийн бөмбөгийг түрүүнээс хойш удирдсан юм байна л да. Ингээд үүний дараа мини гольфийн газар дээр өшөө олон гольфийн бөмбөгийн толгойтой жижигхэн хүмүүс чинь өөрөө өөрсдөө танилцуулдаг ба тэр дунд нь Франц, Далайн дээрэмчэд, Хөлөг баатрууд гэдэг өшөө зөндөө олон хүмүүс байдаг наасан. Дээрээс нь бас болоогүй. Энэ нөхдүүд чинь хоорондоо хин шилдэг хэсгээ мэдхийн тулд зогсоо зайгүй алцаад байдаг бөгөөд Дипперч тэрийг мэдж авангуудаа Мэйблд ялахтан тусвал хин хамгийн шилдэг гэдгийг нь шийдэж өгөхөр болж байгаа юм аа. Энэ хүүний дараа Мэйбл Pacifica хоёрын өрсөлдөөн гэлэхэд Мэйблч нөгөө жижигхэн хүмүүсийн тусламжтайгаар Pacifica-г нялх хожиж өглөө. Гэхдээ Мэйблч нөгөө жижигхэн хүмүүсийн уус сулган дээр очингуудаа та сайн ажиллаж байна шүү. Бараг ялахад ойрхон байна нэтэргээд хэлэхэд тэрийг нь өөр улсын жижигхэн хүмүүс сонсчоод барьцаж
Мебель таалагдахын тулд Пасификаг барьцаалан хулгайлж өгөх болж байгаа юм. За үүний дараа Пасифика оройжонгоо ялгцсанд уурлаад өжитл нөгөө жижигхэн голфын толгойтой хүмүүсийн гарч ирсэн нь Пасификаг барьцаалдаг ба дараа нь мебелд өгөх гэж оролдоход өөр жижигхэн толгойтой улсын хүмүүс бас гарч ирсэн дахин өөр хоорондоо дайдах юм боллоо. Гэхдээ тэгтэн мебель гарч ирээд Пасификаг аврахын тулд өнөө өрөө та хэдийг худлаа ялж ашигласан гэд үннээ хэлэхэд нөгөө хэдэн жижигхэн хүмүүс чинь мебель бөөн ууруулж хоорондоо нэгдснэ. Мебель Пасифика Диппер эдийг хөөж гарлаа шүү. Йоо. Ингээд ангийн төгсгөлд нөгөө хоорондоо алцаад байсан мебель Пасифика хоёр чинь хоорондоо нийлж байгаад жижигхэн бөмбөг толгойтой хүмүүстөө бөөн алаан болж эцэст нь Дипперч голфын газрын машиныг хулгаж ирэнгүүтээ мебель Пасифика хоёрыг аварж байгаа маа. Гэхдээ тэгээд эцэст нь мебель Пасифика хоёрч хоорондоо эвдэрдэг ба Пасифика ч бүр стенд дайгдаж гэртээ өргөлдөг ба тэгтээ мебельтэй хамт оройг 100 өнгөрсөн талаараа хэлж байгаа юм. Ингээд үүний араас цуврал маань 4-р анги эхлэхэд Диппер эцэст нь нөгөө модны дор байсан нууц хорогдох байрнаас авч гарч ирсэн нөтөхгүй асаасан байлаа. Гэсэн ч нөтөг рүү нэвтэрч ороход нууц үг шаардлагатай болдог бөгөөд Дипперч тэрийг нь яаж олно гэдэг үчил хажуунаас нь мебель орж ирээд санаа зовтгүй Диппер би тусна гэтэглээ шүү. Тэгтэл яг тэр мөчид Диппер мебель хоёрын байсан номын санд Гэб гэдэг нэг нөхөр баахан хүүхдүүдтэй тоглолт хийгээд байж байдаг ба мебельч Гэбийг харангуйтаа дурлж муулаад бүр алж өглөө. Энэ хүүний дараа үзүүлж хэлэхэд мебель уг нь Дипперт нууцыг нь илрүүлэхээр тусна гэсэн боловч ванд ирүүлэхээр яваад өгдөг ба мебель зүйлдээ бүр Гэбийг таалагдахын тулд 2 хоногийн дотор оймсон хүүхэлтэйгээр рок дөөрийн триггер боллоо шүү. Йоо гүн үн дурлалтаа өгч. Үүний дараа Дипперч энэ талаар сонсчод мебель чи үнэнгээсээ яриад байгаа юм уу? Чи надад тусаж компьютерийн кодыг олж өгнө гэсэн биз дээ. Гэт мебельч Диппер лөө ширикийн муур шиг өргөмөр царай гаргаж байгаад дөөрэ хийхээр болов. Гэхдээ тэгсэр үүний араас үзэг солигдоход хэд хоногийн турш Дипперч шүн нойргүй шахав нөгөө кодоо хайж гардаг бол мебельч 30 хэдэн дуу зохиож баахан оймсон гүгэлтэй хийсэн байл яах вэ? Йоо. Тэнгүү эцэст нь меблийн тоглолт болох төхөд ирэхэд Дипперч ямар ч ахиц гаргаагүй байгаадаа бөөн уур болоод аргаа бараад байж итэл нөгөө өөр хэмжигдэхүүний чөтгөр Билл Сайперч иргэн ирээд Диппер тусч болно гэдэг хэлээ шүү. Тэгтэн Дипперч үгүй гэж хэлээд маргааш өглөө нь хагас нойртой зомби царайсаар орж ирэн мебель босон явдлын талаар дуулгав. Тэнгүү үүний дараа меблийн тоглолт эхлэх болоход Стэнийхэн бөөндөө меблийн тоглолтын юм хүмийг ачин театр явахаар болдог ба Дипперч мебель дээр очиод чи өнөөдрөөс эхлээд надад тусна гээ үздэй гэсэн ч мебель өөр банд харчаад дүүгээ тоодгүй наасан. Ингээд хэсэг хугацаа өнгөрөөд үжитэл Дипперч нөгөө компьютер дээр баахан буруу код оруулсаар байгаа сүултээ хамаг юм устгах дээрээ толлоо шүү. Тэгсэн яг тэр үед нь Билл дахин гарч ирээд Дипперт туслахыг санд болгодог ба оронтон зөвхөн хүүхэлтэй авмаар байна гэхдээ Дипперч зөвшөөртөл Билл муушаар чинь Дипперийн сүнсийг биеэс нь гаргаад өөрөө Дипперийн оронд яваад орчлоо доо. Йоо. Үүний дараа Дипперийн биед орсон Билл буюу Дипперч одоо Дипперийг том нууц олж мэдгэхэд нь ойрхон ирсэн байгаа талаар хэлснэ. Дипперийг зогсоохын тулд тэмдэглэлийг нь авна энтер гэдэг хэлээ шүү. Тэгэхдээ сүнс Дипперч мебельд одоо Биллийн талаар анхааруулах гэж оролцсон цаадуулан сонсдгүй ба тэгсээр нэг мэдгэд меблийн нөгөө айхтар тоглолт нь эхлэх цаг болж байгаа маа. Инх оройлж меблийн тоглолт эхлэхэд Дипперч номлогчийн дүр тоглохоор болсноор Дипперийн тэмдэглэлийг гартаа оруулах гэж байж байлаа. Тэр зур Дипперч эцэст нэг юм меблийн оймсон хүүхэлтэй нэгэнд нь ороод мебельд Биллийн талаар анхааруулдаг ба энэ үед эцэст нэг юм мебельч Дипперт тусгааруулж тэмдэглэлийг нь Биллийн гарт орохоос өмнө авч өгөхөр болов. Тиймээс Дипперч меблийн оронд оймсон хүүхэлтэйнүүдийг өдөртөж шоуг явуулж байх цур мебельч Бибертэй ноцтон тэмдэглэлийг нь олж авах гэж үз тарлаа. Тэр үеэр Биберч мебель хэлж байгаа. Чи арай тэнэг дүүгийнхэд л өөрийнхөө мөрөөдлийн залууг золиослох гэдэг юм биш үсттэй. Гэхдээ мебель хэлж байгаа. Диппер лав тийх байсан хэмээн хэлж Биберийг шууд доошо тайзар унагаснаа Биберийг гжигцээр угаад унгааж Биллийн сүнсийг гарган эргэн Дипперч биендээ орж иж байгаа маа. За түүний дараа мебельч тоглолтоо баахан оймсон хүүхэлтэйнүүдэд салютаараа дэлбэлэн дуусгаад Гэвч одоо хүүхэлтэйнүүдэд хүндэтгэлгүй хандлаа гэд мебелийг тоолгүй гараад явлаа хөрхий. Гэсэн ч Диппер мебель хоёр эргэн эвлэрч нөгөө нэг том нууцаа тайлахтаа хамаг анхаарлаа төвлөрүүлэхээр болж байгаа юм. За үүний дараагийн эхлэхэд нэгэн орой зүүсч сурсан зангаараа тоглоомод сууж байтал Зүүсийн имиж Зүүсийн үеэлэг удахгүй гэрлэх гэж байгаа энтер гэснэ. Зүүсийг мань хүнтэй суух болж байна уу энтер гэтэглээ шүү. Үүний дараа Зүүсч одоо үеэлийнхээ өрмөн дээр дагуулж очих охин хайгаад хамаг байдгаар хичээсэн ч Зүүсийг мань хүн амтан тоосонгүй хөрхий. Тэгсэн яг тэр үед нь мебель Диппер хөрч Зүүсийг ингэж байхыг харангуудаа туслахаар болдог ба Зүүсийг бүр бэлтгэж мэлтгээд найз охинтой болгоно энтер гэтэглээ шүү. Гэхдээ мебель бол болгож магадгүй л гарал та. Үүний дараа мебельч Зүүст найз охин олж өгөхөөр Gravity Falls хотын их дэлгүүр рүү дагуулan явдаг ба Зүүсч очингуудаа эмэгтэй хүмүүстээр очиод яриа өгдөг гэсэн боловч нэг л болж өгөхгүй хам хүмүүсээ айлгаад явуулаад байдаг насаа. Энэ зур Стенч одоо овоохоо хуучсан тоглоом хаях гээд явж байхдаа дэлгүүр дотор байсан баахан дууж үжилдэг роботуудыг олж харчаад худалдаж авах гэсэн ч хүн зарахгүй гэдэг жагаамаа. Тэр роботууд нь бүр яг Five Nights at Freddy-гийн роботууд гэдэг насаа. Энэ орд муу Зүүс маань өөр тохирох охин олдохгүй байна гэж сэтгэлээр унаад явж байхдаа компьютерийн тоглоом дэлгүүрт яваад ортол нэг сонин болзооны тоглоом болдог ба түүнийгээ гэртээ очиж тоглохдоо Степан гээд тоглоомын дүртэй танилцлаа. Ядаж байгаа дээр Степаны Зүүстэй баг амьд хүн шиг харилцаад байдаг ба Зүүс ч одоо Степанитай баг шүнжин ярилцаар бод ажил төрлөө тастаад алга боллоо. Түүний дараа мебель Диппер хойрч Зүүсийг ажилдаа ирэхгүй болохоор санаа зовж шууд Зүүсийн гэрт яваад очдог ба тэндээс хүчээр гаргангуудаа дахин өөр охтуудтай танилцуулна гэлээ. Тэгтэл яг тэр үед нөгөө Степаны ч одоо компьютерсаа гараад Зүүсийг дагаад байвал яах вэ? Ямар хий чин тоглоом авцсан юм бэ энэ Зүүс минь.
Ингээд үүний дараа зүүсч дахин дэлгүүр дээр очиод хүнтэй танилцах гэсэн болдог чааваас. Тэгсэн тэр үед нь Степаны гарч ирээд ямар учиртай компьютер тоглоом болохоо тайлбарлаж өглөө шүү. Тэгсэн Степаныг анх хүмүүс бүтээхдээ бараг л AI шиг юм хийцэн байдаг ба дараа нь устгах гэж оролцсон ч Степаны эргээд хөгжүүлэгчтэй устгасан юм уу хайшин ёо. Гэсэн ч Зүүс Степанаас айдаггүй ба бүр дараа нь хамт цуг дэлгүүрийн тоглоом өнтертэй тоглоод алж өглөө. Тэгтэл яг энэ үеэр нь Зүүс нэгэн махны газрын мелодигээ тодордог чохонтой амар сүрхий ярьж гарснаа оройн болзоонд өрчлөө шүү. Болоодоо Зүүс минь. Тийг үүний дараа Зүүс Степаны дээр очиод бодит хүнтэй болзоонд явуулсан талаараа хэлээд одоо хоёулаа дахиж ярилцаад дэмээ байгаа гэлээ. Степан ч Зүүсийг удахгүй хаягдан энтергээ тэгснэ. Зүүс рүү орилж хашгичаад буу юм боллоо. Тэгтэн Зүүсч Степаныг зогсоож дискийг нь буцаагаад дэлгүүр төх гэтэл Степаныч галзуурч Зүүсийн болзоогс хүтгэхээр гараад явж байгаа юм. За үүний дараа Зүүсч одоо мелодитэй нөгөө Five Nights at Freddy дээр гардаг шиг пиццаны газарт болзоод явж итлээ. Степаныч гарч ирснээр нөгөө дуулдаг роботуудын нэг рүү явж орсноо. Зүүс мелоди Deeper Mabel дөрөв рүү дайраад бөөм болж байна. Тэгснээ бүр Зүүс тайртай энтер гэснээр Зүүсийн тархийг флаш дискэнд хуулж аваад үүр тамт баймаар байна гэж галзуураад байдаг бөгөөд Зүүс сүлдээ одоо Степанигаас цугтааж явахдаа дискийг нь гал руу хийхэд Степаны эцэст нэг юм нөгөө ертөнц рүү явлаа. Ингээд ангийн төгсгөл болоход болзоонд баг сүрл усан тул Зүүсч мелодиг өөрийг нь тоохгүй орхих баг гэтэл мелоди Зүүстэй бүр үеэлэх нь хөрөм рүү хамт цуг явахаар боллоо шүү. Гэхдээ мелоди хол гэртээ болохоор Зүүстэй онлайнаар харьцаж байгаар болдог ба Зүүсч тэрэнд нь дуртай ах шиг. За Зүүс мелоди хоёрын онлайн харьцаа гэснээс та одоо төр завсарлаад нэгэн сонирхолтой мэдээ хүргье. Эгүүнээ оюун компани залуус Монгол хэл дээр бүрэн сургасан үндэсний LLM-ийг хөгжүүлж ChatGPT дүүцхүүц хэмжээний хиймэл оюуныг амжилттай бүтээсэн байна шүү цаачин. Ингэснээр Монгол улс суур хиймэл оюухан сургасан цөөхөн орны нэг боллоо. Шинэ гарсан эгүүнээ чат аппликейшны хамгийн том давуу тал нь дуу хоолойгоор харилцах боломжтой бөгөөд Монгол хүний яриаг 97% наривчлалтаагаар ойлгодог дэлхийн анхны хиймэл оюун ээжээ. Мөн орчуулга, тооцоол, код бичих, зураг тайлбарлах зэрэг олон төрлийн ажлыг хийж, онл академик мэдлэгийг монголоор маш ойлгомжтой тайлбарч чадна. Эгүүнээ нь Монгол хэрэглэгчдэд зориулан сургасан тул танд автобусны буудал, цаг агаар зэрэг эргэн тойрны танд бүхэл мэдээллийг үнэн зөв өгч, таны ажлыг хөнгөвчлөн гэж байгаа шүү. Тийм болохоор Монгол инженерүүдийнхээ бүтээл эгүүнээ чат аппликейшнийг үн төлбөргүйгээр татан авч хэрэглээрэй. Одоо ингээд кинонд орцгоё. За ингээд дараагийн эхлэхэд нэгэн харанхуй шүн замд ганцаар явсан гэр тусамж асуухаар нуустдаг овоо төр хүрэлцэн ирэхэд стенч хаалга тайлаад өөрийнхөө хөлг бараануудыг зарж өгөхийн тулд баахан худлаа түүх ярьж өглөө шүү. Ер нь бол дотроо жижиг өөр түүхүүдтэй ингээд ойлгож байгаа. Ийхүү стенч ихнийхээ түүхийг ярихдаа хэрхэн гарны шулманд гараа алдсан тухайга нэг сонин үн жимшиг худлаа жимшиг зүйл зохиож ярив. Нэгэн удаа стен зах дээр явж байхдаа нэг нь нууцлаг шулмсаас алтан цагийг нь хулгайлтал эмгийн шулмд харагдаж өглөө нь босоод иртэл хоёр гаргүй болцсон байл яах вэ? Өө, тийхүү үн яраас нөгөө шулмч стенийг цагаа буцаагаад өгвөл гарыг нь үгүй гэсэн боловч стенч цагаа буцааж өгөхгүй гэснээр гаргүй хിവэр байх гэд үзэж гарлаа. Тэгэхдээ стен мейблэр хиймэл гар энтер хийлгсэн боловч өрөөсөө болдгоо наасан. Бүтэхгүй нэрээ. Ингээд эцэстээ стенч арга аваад нөгөө шулмс дээр очиод дугуйн цагаа өгч гараа авах гэтэл шулмс нь стенд өнсүүлүүлэх өгнө гэдэг хэлээ шүү. Стенч бүр тэрийг сонсчод тийм хайр байхгүй энэ гэд гараад явах гэтэл өнөө гарны шулмс нь үнэхээр ганцаардаг учраас хүмүүстэй танилцах гээд хараал идэг талаараа үннээ ирээд уйллаа. Ингээд түүхийн төгсгөлд Deeper Mabel Стен 3ч нөгөө гарны шулмсыг өрөвцөндөө агууг нь тогтшуулж яаж хүн найрах тухай ном үлдээж Стенч гараа буцаагаад авч байгаамаа. Айхтар гэж. За үүний дараа Стен Mabel-ийн гахай Wallace-ыг зарах гэснээр Wallace-тэй холбоотой түүх ярьж гарваа. Нэгэн удаа Deeper сууд ухаанднуудын эвлүүлдэг Rubik Show бүхэн имийг эвлүүлж чадахгүй болохоор оюун ухаанд дээшлүүлдэг мөөг толгой дээр түрхээ тунтдал тэрийг нь Wallace ичүүл яах вэ? Тээгүү маргааш өглөө нь болоход сууд ухаантан болсон Wallace чинь өөртөө ярьдаг төхөөрөмж хийнгүүтээ Mabel-ийг хаяа Deeper-тэй нийлэнгүүтээ баахан шинжлэх ухааны туршилт хийж төхөөрөмж бүтээгээд алж өглөө. Тэгсэр сүулдэ Wallace ч өөрийг нь үүрд юм ухаантай хэвээр нь байлгах төхөөрөмж бүтээхэд Mabel ч гарч ирээд Wallace-т хэлж байгаа юм. Тэгвэл чи өдөр хизээ хамт цуг байх юм бэ? Чи бол миний хамгийн сайн найзтай гэж хэлэхэд Wallace Mabel-тэй цуг байсан мөчүүдээ эргэн санангуудаа нөгөө төхөөрөмжөө эвдэлж эргэн хэмийн ухаантай болж байгаа маа. Тиймээс үүний дараагийн түүх эхлэхэд Mabel-ийн кино үзээд айсан тухай түүх гарч хэлнэ. Энэ түүхтэр Mabel-ч гэрийнхэнтэйгээ хамт дээр үеийн кино үзэж байхдаа стоп мошны баримлын шаврын хүүхэлдээнүүдээс айгаад буу юм болсон ажээ. Тэгэхээр Стенч Mabel-ийн айцыг зогсоохын тулд тэр киног нь хийсэн хүн дээр нь яваад очтол Mabel-ийн айсан кинонд гарсан баримлын шаврын хүүхэлдээнүүд нь жинхнээсээ амьд байсан ажээ. Өө бурхан минь гэж. Үүний дараа нөгөө баримлын шаврууд нь манай эдийг хорхотож Mabel эцэст нэг юм айцаа даван гарахдаа тэнд байсан мангар том баримлын шаврын мангасыг өөрчилж байгаад бусад баримлын шаврын хүүхэлдээнүүдтэй нь алдцуулж байгаад амьд мэд гарч айцаа даван туулсан байна. Тиймээс түүхийн төгсгөлд өнөө өрчин Стений ямар ч юмыг худалдаж авахгүй хэвтэн Стен тэр гарыг ухаан алдууснаа овоогоодоо үзэн болгоод тавьчул яах вэ? Амар нас. Ийхүү үний араас дараагийн анги эхлэхэд нэгдүгээр бүлэг дээр Стенийг крашлаад байсан залхуу Сьюзен гээд үүсгэж чимхтэй зоогийн газраа хаагаад явж байхдаа нөгөө жижигхэн одоо хүмүүсийг олж хараад бүүн паник боллоо. Тэгсэн яг тэр үед нь хаанаас ч юм бэ баахан улаан өмхтэй хүмүүс гарч ирээд Сьюзенийг аваад явж байгаа. Юун хүмүүс хараад ирвэ энэ ч одоо
Үүний араас үзэг солигтод Deeper ч нөгөө зохиолчоо яагаад байх зур Maple нэгдүгээр бүлэг танилцсан лусын гэрдээ хаягдаад бөөн эмэрл боллоо хөрхий. Учир нь Maple-ийн хоёр чинь 102 романс энтертэй байх болов уу гэж боттол ихэнх нь бүтлгүүцээр байгаа дууссан ажээ. За тэгж байтал Maple ч Deeper-ийн нөгөө нөөд бүхний доор нь McGagget-ийн лаборатори гэсэн бичиг болдог ба арай нөгөө зохиолч нь McGagget дэр байсан юм биш үсттэй. Энэхүү үүний араас Deeper Maple Wendy Zeus дөрөв McGagget-ийн амьдардаг хогийн цэг дээр очиод үннээ хэлгээд баахан шаалтанд оруулсан ч McGagget үнэндээ юу ч сандгүй баг өөрийнхөө хэн гэдгийг мэдгүй юм болж тарлаа шүү. Гэсэн ч тэр үед нь Deeper шантралгүй McGagget-ийн хамгийн эртний дурсамжуудаас эхлэн хөөж яг түүний хэн болохыг олж мэдгэр боллоо. Ингээд дараагийн хэсгийг хэлэхэд манай дөрөвч McGagget-ийн санаж байгаа хамгийн ихний дурсамж болох Gravity Falls хотын түүхийн музей дээр явсан очив. Тэгсэр манайд музейн дотроос нөгөө ангийнх нь гардаг баахан улаан өмнөхтэй хүмүүсийг олдог ба араас нь дагаад явтал музейн дор үүдэг нэг нь нууц хонг шиг юм олж байгаа маа. Тэгсэн тэр дотор нь яадаг вэ гэхээр улаан өмнөхтэй хүмүүс чинь янз бүрийн шидийн амьтдыг харсан Gravity Falls хотын иргэдийг авчираад ой санамжийг нь устгадаг юм байна л да. Энэхүү ажлыг хийдэг хүмүүсийг согор нүдний нийгэмлэг гэдэг ба тийм болохоор Gravity Falls хотын хүмүүс мянга амар сонж ихтэй зүйл харсан ч тэрийгэ тооддоггүй юм байна шүү дээ. Тиймээс согор нүдний нийгэмлэгийнхэн Сьюзний ой санамжийг устгаж хайсны дараагаар Сьюзний дурсамжийг нэг сонин бортох шиг юмд хийгээд хадгалах байр руу явуулдаг ба тэрийг нь Deeper Zeus McGagget гуравч дагаж явж байхдаа нийгэмлэгийн хүмүүс золтол баригдсангүй. Энэ зур Maple ч Emerson сүултээ бүтэхгүй дурлуудаа нийгэмлэгийн ашигладаг ой санамж устгадаг буугаар устгаж болох юм байна гэд галзуурлаа. Энэ зур Deeper Zeus McGagget гуравч хүмүүсийн устгасан ой дурсамжийг хаддаг газар болдог ба тэр үеэрээ яг McGagget-ийн дурсамжийг олцоод байж үтэл санаандгүй тохиолдлыг нь ажиллаж хаяад бөөндөө баригдагч McGagget аятайхан цутгаад үлдчихлээ шүү. Айхтар өвгөө юм гээчээ. За тийхүү үүний дараагаар нийгэмлэгийнхэн Deeper тэрийг барьж авчаад өөрсдөө илчилтэл эднэр чинь явж Gravity Falls хотын иргэд өөрсдөө байж таардаг ба нийгэмлэгийн үндэслэгч нь Gravity Falls хотод дурдаг галзууруулам сонж ихтэй үйл явдлуудыг мартаж амар тайван амьдарч байхын тулд энэ нийгэмлэгийг эхлүүлсэн талаараа ярьж гарав. Гэхдээ тэгсэр түүний араас нийгэмлэгийнхэн ч Deeper Maple Zeus Wendy нарын энэ зуны дурсамжийг нь устгаж хаях гээд байхад нь McGagget баахан уурхайн багшнуудаа гарч ирээд нийгэмлэгийн хүмүүстэй үдэлцэж гарлаа. Ингээд ангийн төгсгөл манайд бөөн болж байж McGagget-ийн дурсамжийг олж аван араас нь нийгэмлэгийнхэн бүх хүмүүсээс сохор нүдний нийгэмлэгийн талаар дурсамжийг нь ч мөн адил устгаж хайв. Түүний дараа Deeper тэрид бөөндөө McGagget-ийн дурсамжийг тоглож үзэхэд McGagget анхандаа Gravity Falls хотод нэгэн судлаачийн туслахаар ирсэн боловч нэгэн аимшигтэй зүйлийг олж харсан тул тэр ой санамж устгадаг бууг нь хийсэн юм байна шүү дээ. Дараа нь McGagget өөрөө сохор нүдний нийгэмлэгийг үүсгэн байгуулсан ч сүүлдээ бууга хит хэрэгснээс болоод галзуурсан юм уу хаашийн. Гэхдээ эцэст нэг өөрийгөө хэн болохыг олж мэдсэний дараагаар McGagget Deeper-т баярлаа гэж хэлээд өөрийнхөө ой санамжийг эргэн сэргээхээр орлож эхэллээ. Харин Maple-ийн хувьд болохоор бүтлгүү дурлалуудаа арилгуулмаар байна гэд эцэст нь тэд нарыгаа хүлээн зөвшөөрч амьдрахаар шийдэж байгаа юм да. Тийхүү үүний араас 8 дугаар анги эхлэхэд эхний анги дээр гараад байсан цаг хугацаагаар аялагч Blending ирээд шоронгоос орсон боловч удалгүй баригддаг ба тэр үеэрээ шууд Deeper Maple хоёроос өшөөг авахар манай хоёрыг үхлийн тулаан энтерт дуудлаа шүү базар байна. За үүний дараа үзэг зэрэгтэхэд Maple Deeper хоёрд нэгэн өдөр Zeus-ийн төрөвчийг олоод өсдөл Zeus-ийн жолооны өмнөх дээрээс нь өнөөдөр Zeus-ийн төрсөн өдөр болохыг олж мэдж байгаа маа. Түүний дараа Maple Deeper хоёрч Zeus зориулаад үнэн тасархай төрсөн өдрийн гинтийн үйлчлэг зохиож өгөхөд Zeus баярлсангүй. Эсвэргээрээ бүр гомдоод яваад өгчлөө шүү. Тэгсэн тэр үеэр нь Wendy Stan хоёрч Maple Deeper хоёрт Zeus яагаад ч юм бэ өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэх тун дургүй байдаг талаар хэллээ. За энэхүү үүний араас Maple Deeper Stan Wendy дөрвч Zeus-ийн сэтгэл санааг засахаар Zeus-ийг очих дуртай лазер бууны газар авьяаштал нөгөө ирээдүйн цаг хугацаагаар аялдаг хүмүүс нь манай Deeper Maple хоёрыг чинь өрхөнд оруулангуудаа бариад авлаа шүү. Йоо. Үүний дараа Blending гарч ирээд Deeper Maple хоёрыг Globnar гээд үхлийн тулаанд дуудсан талаар хэлдэг ба тэр нэг тийм ирээдүйн Galliotер маягийн тулаан юм уу хаашийн. Globnart халд тулдан ялсан хүн ялагчдын хувь заяаг шийддэг бөгөөд Blending ч одоо Maple Deeper хоёрыг ялж аваад хизээч төрөөгүй байгаасаа гэж хүснэ энтергээр бүр амар юм ярьж гарлаа. Blending яагаад манай хоёрт үс санаад байгаа вэ гэхээр өмнөх бүлэгт Deeper Maple хоёр цаг хугацаагаар аялан ноцтож явж байхдаа баахан хэрэг тарьсан бөгөөд түүнээс нь болоод Blending шоронд орсон учраас тэрэж. За тэгсэн тэр үед нь Deeper Maple хоёрч Blending ярьсан юмыг огт тоолгүй Zeus-ийн төрсөн өдөр дээр иргэн очих хэрэгтэй байсан тул цаг хугацааны харууллын нэгнээс нь цаг хугацаагаар аялдаг метрийг нь аваад өнгөрсөн рүү явлаа. Ийхүү Deeper Maple хоёрч ашгүй нэг өнгөрсөндөө буцаад иртэл Zeus-ийн төрсөн өдрөөс 10 жилийн өмнө буюу 2002 онд хүрээд ирсэн байваа. Үүний дараа Deeper Maple хоёрч 10 жилийн өмнөх Gravity Falls хотын иргэдтэй уулзж гардаг ба тэр үеэрээ Zeus-ийн төрсөн өдөр дээр яваад очлаа шүү. Тэгсээр Deeper Maple хоёрч яагаад Zeus-ийг төрсөн өдрөөр тэмдэглэх дургүй болсныг олж мэддэг ба Zeus уг нь төрсөн өдөр болгоноор аавыгаа ирэх болов гэж хүлээдэг байсан ч Zeus-ийн аав нь хүүгийнхээ төрсөн өдөр дээр хизээч ирж байгаагүй ажээ. Түүнээс болоод Zeus маань төрсөн өдрөөр тэмдэглэх дургүй болсон бөгөөд үүнийг Deeper Maple хоёр олж мэдэнгүүтээ Zeus туслахаар шийдэж Blending-тэй нөгөө Globnar дээр өрсөлдөж байгаад ялан Zeus-ийн хүслийг биелүүлэхээр болчихвоо. Учир нь тэр Globnar дээр ялсан хүн ямар ч цаг хугацааны хүслийг биелүүлж болдог бөмбөлөг юм уу хаашаа. Ийхүү үүний дараагаар Deeper Maple хоёрч Blending-тэй ан маань өрсөлдөж гардаг ба сүүлдээ тэгж явсаар яг тэнцэж байгаамаа. Ингээд сүүлийн тэмцээн эхлэхэд Deeper Maple хоёр Blending-ийг ядах юмгүй хождог бөгөөд Blending-ийн хувь заяаг шийдэх болоход манай хоёрч Blending-ийг эргэн ажилд нь оруулж бүр үстэй болгоод ачуул яах вэ? Хөөхөн хоёроо тэгж чадаас.
Түүний дараа Deeper Mabel 2 нөгөө хүсэл биелүүлдэг бөмбөлгөө зүүсээр явж очиж байгаа төхөд зүүсийг аавтайгаа уулзах хүслийг биелүүлэх юм болов уу гэж боттол оронд нь Deeper Mabel 2-ыг жаахан бэртсэн байгаар нь эмчилж өөртөө хизэж дуустдаггүй пиццаны зүсэм авцсан байлаа. Тиймээс эцэст нь Блентинч Deeper Mabel 2-тэй эвлэрч зүүсч иргэн ад жаргалтай болж байгаа юм. За тиймээ үүний араас цуурлын маань 9 дугаар анги эхлэхэд Deeper Mabel 2 Wendy-гийн найзуудтай орчлон газар ирээд үүл хараад төвчж байтал гинт баахан агарын бөмбөлгүүд гараад ирлээ шүү. Тэгсэн Gravity Falls хотод жил бүр болдог Woodstock фестивал удахгүй ирэх гэж байгаа гинэ. Тэгтэл яг тэр үеэр нь нэг хүний муухай ойролцоо сонсогдохоор манайд очиод үстэл Робби нэг бошин дотор ороод хөвцөн байли яав. Тэгтээ муушаар чинь Wendy-гийн зургийг барьсан. Чи яагаад намайг хайчихваа энэ гэд муухай ойрлоод үйдэг насаа бүгдэхгүй гарш. Үүний дараа манайд Роббиг тоохгүй яваад өгөхөд Mabel мэн Роббиг жаахан өрөвдөж гардаг ба дараа нь Роббигийн явж очисноо хостой болгоод үг энтер гэхлээ тэглээ шүү. Гэтэл үүний дараа Mabel ч өрөөнд орж ирэнгүүтээ Gravity Falls хотод Роббитой хосуулах юм байж болох вэ гэж бодож гардаг ба тэгхдээ хотын бүх хүмүүсийн модон сэлбэрийн тригч хийцэн байх шиг. Ямар амар гарын урттай юм бэ. За тэгсэр сүлдээ Mabel ч бодож эцэст нь Роббиг Wendy-гийн эмэгтэй нээз болох Тамбритай нийлүүлэхээр болчдөг наасан. За энэхэн үүний дараа Deeper Wendy-гийн бус найзууд нь Woodstock фестивал руу хэрхэн гаднаас хоолтой орох вэ гэдэг үжитэл Mabel Тамбри руу мессеж явуулангаа Роббитэй нэгэн зоогийн газар уулзууллаа. Гүйл тэгсэн Робби ч одоо Mabel-ийг Тамбритай нийлүүлэх гэж байгааг олж мэдэнгүүтээ за болилдоо Mabel би Тамбритай нийлэх гэсэн бол ялтын үерхчих байсан юм. Би түн тэтэрхийг гоёд нь энтергээ төмс царайлаа тэнгтэж өглөө. За ингэж Mabel-ийн хосуудыг нийлүүлэх ажиллагаа бараг сүрэг дээр тулчаад байж итэл тэр зоогийн газарт нь гаднаас хайрын бурхан гэдэг нэг айхтар хөгжмийн артист ороод ирдэг ба харсан хүн болгоно хооронд нь нийлүүлээд алж өгч байла. Тэгэхээр нь манай Mabel ч тэрийг нь харчаад хайрын бурхан гэдэг нөхөр дээр очиод яаж хүн нийлүүлэх тал дээр зөвлөгөө авах гэтэл энэ хүчин жигнээс хайрын бурхан байдаг наасан. Муу ажилгүй шаарч нь ажлаа ихгүй дуу муудуулаа явж байгаа юм байна шүү дээ. Иймхүү Mabel ч хайрын бурхантай уулзсны дараагаар дурлалын шингэнийг нь авах гэсэн ч өгөхгүй байхаар нь холгайлж байгаад Робби Тамбри хоёрын хоолн дээр хийж хаянгуудаа нийлүүлээд айчваа. Амар нас. За үүний дараа Робби Тамбри хоёр нийлсэн гэдгийг Mabel ч том багталтайгаар бус найзууд нь цаадуулт нуурлаад бөө юм болдог ба Mabel угаасаа хамаагүй ингэж хүмүүсийн амьдралд оролцож болохгүй шүү дээ. Тэгсэр сүүлдээ Робби Тамбри хоёроос болоод Wendy-гийн найзууд бараг салж хагцах юм болоход Mabel ч одоо эргээд Робби Тамбри хоёрыг саллахаар болов. Тэхийн тулд Mabel ч нөгөө Woodstock фестивал дээр очиж байгаад хайрын бурхнаас хосуудыг салгадаг шингэнийг нь авах гэж алаан болдог. Эцэст нөгөө шингэнээ олчоод яг салах гэтэл Робби Mabel-ийг олж харангуудаа Тамбритай нийлүүлсэнд баярлалаа энэ гэдэгвэ. Тэгтэн ч Mabel Тамбри Робби хоёрыг саллахаа болдог ба Wendy-гийн найзууд сүлдээ хоорондоо эвлэрч эргээд хэвэндээ орж байгаа маа. Яасан ч томоогүй юм дээ Mabel минь. За тэгсэр бичлэгний маань сүүлийн анги эхлэхэд Gravity Falls хотын хамгийн нэр хүндтэй баян гэрүүл болох Northwest-ийн айхтар үжилтийн цэнгүүд зохион байгуулах гээд байж байтал гинт юм өмнө дээш нисэж мэслээ шүү. Тэгсэн эднийх айхтар сүнс гүйдэлтэй болсон байдаг бөгөөд сүнснийхээ учрыг олуулахаар охин Pacifica-гаа Deeper руу явуулж байгаа маа. Ингээд Pacifica-ч Deeper дээр ирэн тусламж хүсгээд Deeper ч Mabel-ийн хоёр найзтай цуг үчийн цэнгүүд нь оруулах урилга авах болцоогоор тэдний сүнсний асуудлыг шийдэж өгөхөр болов. Ийм хүний араас үзэг зэрэгтход Deeper ч Pacifica-гийн гэрт нэрдэг ба Mabel, Candy, Granda гуравч хамаг байдгаараа гойцсон өнөө айхтар үйлчлэгт нь оролцож байгаа маа. Тэг зураа бас банд эргүүлэх талаараа ярилцааж байгаа шиг. Тэр зур Deeper ч нөгөө сүнс чөтгөртөө өрөөнд нь ороод сүнсийг нь зайлуулах гээд үстэл Pacifica-гийн гэрт хорогдсон сүнс нь зүгээр нэг сүнс биш нэлээд ууртай, хүчтэй сүнс байж таардаг ба гэнт гал дотроос гарч ирснээр Deeper Pacifica хоёрыг хөөж мөгөр бүр алж өгч байна базар дээр гэж. За тийхүү өнөө сүнсч Deeper тэр хоёрыг хөөж эхлэхэд Deeper тэмдэглэлээсээ уншиж байгаад ийм догшорсон сүнсийг мөнгөн толинд хорж болдог тухайн уншингуудаа мөнгөн тойл хайж гардаг ба тэр хойгоор нь өнөө цэнг үнж эхэлж байгаа юм. Тэгсэр эцэст нь Deeper Pacifica хоёр хаш дотор байдаг нууц өрөөнөөс мөнгөн тойл олж аваад ашгүй нэг догшорсон сүнсээ хорж авдаг ба тэр үедээ нөгөө муудалцаад байдаг Pacifica Deeper хоёр чинь бие биентэй хоргон сайн болцсон ч шиг. Йоо. Үүний дараа Deeper ч нөгөө хоригдсон сүнсээ яг зайлуулах гэж байтал нөгөө сүнс нь яагаад Northwest техник үзэн ядахсан талаараа ярьж гарваа. Одоогоос 150 жилийн өмнө Northwest-ийн хотын модчингуудыг дуудаж байгаад жилдээ нэг удаа хотын иргэдтэй хамт цуг найрлах ор тарьж бариулсан боловч яг цагаат талаа цэнгүүний хийх болтол хотын иргэдийг оруулахгүй гэд мөрсөн ажээ. Тэгж хамгийн анхны цэнгүүний орой манай энэ хүлээчин ах маань үерт урсж байхдаа толгойдоо сүхтүүлж нас орсон бөгөөд амьсгал хураахаас өмнө 150 жилийн дараа дахин гарч ирж Northwest-ийнээс өшөг аавна гэдгийгсэн юм байна л та. Хамгийн гол нь Northwest-ийн үнийг мэдэж байсан бөгөөд уг нь зүгээр л хотын иргэдийг цэнгүүн дээр оруулбал хараал тайлгдах байсан ч Northwest-ийн мэдсээр хөөж Deeper-ээр хамаг бохир ажиллаа хэлсэн байв. Ийм үнийг мэдснийхээ дараа Deeper ч бөөн ууруулаад Northwest-ийн дээр очиж саяын сонсон зүйлс нь үнэн хэсэг талаар асуухад Pacifica-гийн аав нь тоохчгүй Дибэг хариулж гитэр. За үүний дараа Deeper ч өнөө төлөвчний сүнсийг зайлуулах гэж байхдаа аваачаа толио газар ундаан хагалж хаяад алдчихдаг ба өнөө сүнс чинь шууд сурлагдангуудаа Northwest-ийн харшин дээр очиод хам хүмүүсийг нь мод болгоо түүж өглөө. Үүндээ зэрэгцээ Deeper ч Pacifica дээр очиод энэ хараалыг тайлж чадах цор ганц сүнэн гэж хэлээд өөрөө дараа нь мод болон хувирдаг ба Pacifica ч өдөө сүултээ Deeper-ийн хэлсний дагуу гэрийнхээ цэнгүүн дээр хотын иргэдийг оруулж гэр бүлийнхнийхээ муу нэрийг цагаатгаж төдөөчний хараалыг тайлж байгаамаа. Гэрийнхнээсээ арай дээр юм да тий.
Тинг бангийн төгсгөл болоход хотынхан Northwest-ийн цэнгүүнд найрлаж гардаг ба тэр үеэр нь хөгшин эр Макагээд хурч ирээд Дипперт тун удахгүй ямар нэг муу зүйл болох гэж байгаа талаар хэлв. Гэсэн ч тэрийг нь тоодгүй нас. Энэ үрээд бичлэг маань тусч байна. Эх 7 хоног дараагийн хэсэг нь үргэлжлэн шүү. Тэр болт хүлээж байгаарай. Лайк болон subscribe дараад